Hi guys, Дэвид Цуурлахаан part 3-т 5 морил. Би өөртөө channel дээр дуртай киногоо ярьж өгч байгаа. Тэгээд part 3 хүртэл явсан байна. Тэгээд сонирхчихвэл part 1-2-оо үзчихээд ороод ирээрэй. Миний channel дээр байгаа шүү, бас description дээр байгаа. Эхнээс нь үзвэл илүү ойлгомжтой, сонирхолтой байх байх шүү. За тэгээд кино руу орцгоё. Өглөөний мэнд. Чамаг энд байгааг харах ямар сайхан байна. Үргэлж хамт усанд ороход ч мөн. Бэг. Би хэсэг хичээлээвэл зүгээр үстэй. Оо зүгээр. Чи хичээлээ хийж бай. Би хувцас аваачихъя. Гэд байж хахад хөрш болох Рон Пакогийн ээжтэй нэлээд ширүү маргасан ч Жо бостой ирэх зоролцохгүй байсан дээр гэхэд Бэг хичээлийн цаг нь болцгож гээд яваад өгдөг. Жо Бэг хоёрын харилцаа нэлээд гүнзгий болжээ. Бэг Жоыг найзууд дээрээч дагуулж ирдэг, хамт уулздаг болсон байдаг. Пич энэ үед ч бас түүнийг үл ялэг гадуурхасаар л байдаг. Мөн түүний хосон номтой адилхныг гаргаж ирж үзүүлэхэд хөөх энэ ориг юм штэ гайхалтай. Хэнийг миний цуглуулганаас авчихсан байх юм гэж баг зэрэг занаад байдаг нь харагддаг. Жо дотроо надад бүх зүйл байгаа ч түүний найзууд үнэхээр ярьчихтай. Ялангуяа Пич. Би үнэхээр хичээж юм шүү Бэг. Маргааш өглөө Аника Жогийн Мөнис номын дэлгүүрт ирээд Аника, "Зана Жо, энэ чинь ямар гэж газар вэ? Ингээд чи вебсайтаа хийсэн юм биш үү? Үнэхээр гонигтай байсан шүү. Гэхдээ би хилээлээс жоохон өөрчлөөд хэрэг 3.6 сая дагагчтай би. Үнд чинь баг зэрэг тусалбал дургуй зөхгүй үстэй. Уг нь би үнгүү хийдэггүй л дээ. Гэхдээ Мөнис номын дэлгүүрт бол яах вэ? Үнгүү хийгээдгүй. Тэгвэл аливаа хийцгий л дээ. Яг Испани хэм маяг оруулал яаж вэ? Thank you. Гэхдээ зүгээр гээд зураг дараад ухаантай далайн иргэнүүд Мөнис номын дэлгүүрт ирж тархиа зэнгэлдэг гэж пост бичээд л шууд 144 лайк. Oh my god. Яа, хаалаатад юм уу? Та цангаж байна уу? Таны хэрэгцээнд бүрэн эцэх хизээч хаан жуужуулах шид тийм ээ. Энэ бол ус. Зүгээр ч нэг ус биш ээ. Карантинаас гаргаж авсан 100 хэм туцалгаад хөргөж хэрэглэнэ. 100% органик. Энэ бол зүгээр л гайхамшиг. Карантины ус. Солиотой. Нэр санаас бэл сурчлагаа авах боломжтой байна шүү. Холбогдох хүмүүс доор харагдж байгаа Instagram хаяг болон email хаяг руу бичээрэй. Баярлалаа. Окей, тэр үнэхээр л инфлюенсер юм байна. Хүлээгээр энэ юм бэ? Чиний хамрыг сайн засчээ бич. Жо үнийг дахиад пост хийгээч гэхэд Аника Пич Facebook дээр байдаг. Бараг харахгүй бах. Гой санаа гэд репост хийдэг. Жогийн хувьд Аника тийм ч ядаргаатай биш юм. Энэ өдрийн орой Жо Бэгтэй романтик болцоотой. Гэрээсээ гарах гад бэлдээд хэсэг ярилцаж байхад Аника Бэг руу залгадаг. Нэг видеоны талаар л яриад уйлаад Жо шалгаж үзтэл аль дээр үед түүний сохтуудаа баахан солиорчсон байсан бичлэгийг нэг хүн постлчихсан байдаг. Тэгэд Бэг Аника руу явуулах бол болохгүй нь уучлаарай Жо гэд гараад ирдэг. Ихтэй энэ тайминг бүр арай л таарч байна уу? Пичи өмнөх мис тасалд ороогүй зургийг нь постлох үедээ яг давхцаж түүний өмнө нь солиорч байсан бичлэг яг энэ үед гарч ирж байдаг. Бэгтэй илүү татна байх гэхээр нэг зүйл болохгүй. Гэхдээ чиний найзууд ч намайг зогсоож чадахгүй Бэг. Магадгүй дайсан чинь ойр байдаг гэдэг баха. Би гүйдэг болсон. Эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Найзтайгаа ойр байх хэрэгтэй. Дайсантайгаа ч бас. Яагаад би ингэж их ядраад байна? Тэгэхээр Пич өдөр бүр нэг газраас уух юм авдаг. Бас үргэлж нэг лаптоптоо. Чамайг юу нууж байгааг хармаар байна Пич. Пич Мөнис дээр ирж Бэгтэй уулздаг. Бэкийн зохиолынхын тал дээр Рожер Стивен гээд хүнийг дурддаг. Бэг бүр тэрнийг нь шүтдэг. Харин Пич таньдаг гэв. Пич түүнтэй уулзаж болно л доо. Ингээд Жо маргааш энэ газрыг чинь жоохон цэвэрлээд үдшилэг зохио. Тэгээд тэнд чи уулзаж болно штэ Бэг гэж байдаг. Үүнийг нь ч Бэг баяртайгаар зөвшөөрдөг. Жо гэртээ ирэхэд Пако өмнөхөөсөө нэг л гонигтай байдаг. Ном нь хуучирсан түүнийгээ дахиад уншиж байдаг. Түүнийг Жо гэртээ оруулаад хэсэг ярилцаад шинэ ном өгдөг. Пако энэ юуны тухай юм бэ? Өшөө авалтын тухай. Илүү жохлно гэвэл тэр дайсантайгаа цуг амьдардаг. Маргааш орой болж Мөнис дээр үдшилэг аль хэдийнэ эхэлсэн байв. Бэг их чухал хүнтэй уулзах гэж байна гэд нилээд сандарсан байдаг. Зохиолчин карьер нь үүнээс шалтгаалж магадгүй учраас тэгхэл байх.
Тэр нөгөө алдарт зохиолч Рожер Стивентэй уулзаж эхлэх үед Пич Жо дээр ирээд "Бек над чиг найзтай азтай юм аа" гэд нэлен зөв хитэн үг шидчихэд явдаг. Пичиг явах үед Жо цүнхийг нь нууцаар агуулгах руу аваад ордог. Мэдээж пассворттай байж таарна. Дуршиж үзэж болохгүй. Хитрхи эрсдэлтэй. Өөр юу вэ? Бинго. Түүний өдрийн тэмдэглэл юу вэ? Хоолны дэглэмээ бичсэн юм уу? Бекийн зураг энд юу гэж юм бол? Жо дээш гарч түүний цүнхийг буцааж тавих гэснэ. Пич нөгөө алдартай зохиолчтойгоо ярьж байгааг нь сонсоод тэр зохиолчт нь Бек ямар ч хамаагүй зүгээр л түүнтэй уулзаад өгөөч гэд Пич гуйсан болохоор Жо цүнхийг нь тавих гэж байснаа болоод түүний лаптопыг авчихдаг. Маргааш өглөө Пичийн лаптопын пассвортыг мэдэх гээд Аникатай уулздаг. Тэгээд түүнтэй хэсэг ярилцаад Пичийн талаар мэдээлэл цуглуулад байж байтал Бек залгаад "Сайн уу Жо? Пич танаад ирчихсэн лаптоп байгаад байна." Жо гэртээ ирээд түүнтэй ярилцтал хүний урманд "Find my device" гэд локейшнийг нь чарааг байдаг. Тэгээд Пич лаптопныхоо локейшнийг шалгаад үзтэл гэрт нь зааж байдаг. Эндээ бантаад мөрлөд гарахт нь Жо баг зэрэг уурлаад түүнийг Бек руу гаргахтаа "Нөгөө алдартанд чинь чи ямар ч хамаагүй" гэд орилцохдаг. Мэдээж дотроо үннийг мэдээсэй гэд байгаа юм. Бек "Чи надад юунд ч туслаагүй мөртлөө ингэж байгаа юм уу" гэд гараад явдаг. Бидний эхний маргаан их хэцүү санагдчихна. Төсөөлж чадахгүй байна. Би түүний тусрахыг найз залуугийн хувьд одоо бол хийх ёстойгоо хийж байна гэд Пичийн гэрэн гадаа лаптопыг нээдэг. Түүний пассворд магадгүй Dalloway үгүй болохгүй байна. Тэгвэл Аника Пичийг цаг үргэлж Backalicious гэдэг гэж хэлж байсан. Backalicious. Окей, энэ болчихлоо. Түүний юу нууж байгааг харцгаая. Түүнд яагаад Бекийн ингэж их зураг байдаг вүлээ? Энэ бүр найз гэхэд хэрэг сэтэрсэн биш гэж үү? Би одоо чамайг яагаад ингэж анхаарад байдгийг ойлгож эхэлж байна. Тэр чамаар өвчлсөн байна. Тэр чамайг үргэлж харж өдөрдөж чамайг тэр чигт нь хүсэж байна. Бек, чи стокертэй юм байна. Нэг өглөө Жо Пичийг дагаж байдаг. Гүүгээд. Гэхдээ Жогийн хийж тасаагүй зүйл болохоор мэдээж нэг их удаан чадахгүй л. Энэ хооронд Бек нөгөө алдартай зохиолчтойгоо уулзаад Бекийн зохиолыг нь уншаад хуудас бүрийг нь магтаад "Ёстой гоё байна" гэсэн ч гэсэн бас өөр зүйл хүсэж байдаг. Мэдээж Бек уурладаг. Бас Пичийн үннийг мэддэг. Бек Пич дээр ирээд ууртайгаар "Чи намайг тэр үн рүү явуулсан байна. Жогийн зөв байж би Аника биш штэ." "Юу? Чамайг Аникагийн бичлэгийг тавьсныг би мэдчихээн. Яагаад гэвэл чи тэнд байсан. Би бас байсан Пич. Чамтай найзлахад үнэхээр хэцүү юм" гэд яадагдаг. Пич ч бас доглон нулимстай оцордог. Бек Жо дээр ирээд түүний зөв байсныг ойлгоод түүнээс уучлалт гуйж энэ хоёр маань эвлэрдэг. Түүн рүү Пич залхахаар нь таслаад байсан ч тасралтгүй залхахаар нь автал Пич "Би им уучлаа. Бүгдийг нь" гэд уцаа тастдаг. Жо Бек хоёр сандран түүн рүү ирэхэд нэрэл ямар нэг юм уучсан байдаг. Бек надад алчуур аваад ирээч гэд Жог явуулдаг. Гэтэ Жо боломжийг алдсангүй. Лаптопыг нь оруулж ирээд нуудаг. Түүнийг бөөлжөд хэсэг байж байхад нь Жо тэмдэглэлийг нь хальт анзаараад хаартал 200 мг ибупрофен, 150 мг тразодон. Чи энэ бүгдээ бэлдсэн юм уу? Энэ бүгд жүжиг гэж юу? Чи ч үнэхээр галзуу юм аа Пич гэд дотроо боддог. Бек ч үнэхээр хайчсан түүнд би хэрэгтэй гэд Пичийн төлөвлөгөөгөөр тэд хамт үлддэг. Энэ өдөр Жо өмнөхөөсөө ч хэцүү ундаг. Бек Пич хоёрыг төсөөлөөд шүү дээ. Хөршин хажууд нь хэрэлцээр л. Би төгс найз залуу болох гэж хичээсэн. Гэхдээ энэ хангалтгүй. Би чамайг хамгаалахын тулд юу хийхээ мэднэ. Новш. Тэр өгчлээ. Мэдээж тэр өхөн штэ. Хин нэг нь түүнийг зогсон балаг гээд чулууга хаяад цухтаад явчихдаг. Энэ бүхэн ингээд дууслаа. Гэд гэртээ иртэл Рон газар ивчихсэн. Пако хажууд нь би хідэн ширхэг нойрны имээр түүнийг унгаахан мэдэхгүй байсан юм аа гэд айчсан байдаг. Рон амьд байна. Паког алуурчин болгож болохгүй учраас түүнийг сэргээх юмнууд гэрээс нь авчруулдаг. Тэр хооронд Роны хоолоор ургаа хийж бөөлжүүлэхэд нөгөөх нь зөрж Жовыг зодсоорл. Гэхдээ Жо өнөөдөр буруу зүйл хийсэн учраас нэг их уралсангүй. Бек түүн рүү залхтал Жо Пич руу хүн алдсан байна.
Тэр одоо эмнэлэгт хүлээгээрэй. Тэр амьд юм уу? Жо Бекийн гэрт нэг шаар бариад очдог. Энэ шаар нь ямар учиртай бүү мэд. Пич энэ бүгд чамтай холбоотой Жо. Чи л надад анхааруулсан. Би стокертэй болсон гэж байдаг. Хүн айлгаа ичээ. Жо Бек хоёр ярилцаж байхад Пич ирснээр Жовыг явахыг хүсдэг. Жо Пичийн зүнхнээс Бек болон Пичийн нэртэй Парис руу явах 2 тикет байдаг. Ирэх тикет байхгүй учраас бүр мөсөн явах гэж байгаа. Надад төлөвлөгөө хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол дай. Бек Жовын ажил дээр ирээд хичээлээ биш Пичийг л анхаарат байгаа нь л дээ. Гэхдээ Жо тэр чамааг ашиглаад тархиг чинь угаагаад байна гэд хэлдэгч Бек ойлгож байгаа юм байхгүй гайхаад өнгөрдөг. Гэхдээ яа гэхүү одоо гол төлөвлөгөөнд орё. Пич Бектэй энэ амралтаар түүний гэр бүлийнхэн газар руу явахаар тохирсныг Бекийн хууч утаснаас олж мэддэг. Гэр бүлийнхэн гэр нь эндээс баг зэрэг хол байдаг байна. Гэт хэрэг болох зүйлсүүдээ аваад замд гарав. Энэ удаа би бүгдийг дуусгана. Би очиж байна Бек. Осолдоод өглөө болтол машиндаа байцгааж. Гэхдээ түүний хажууд Candice хэсэг гарч ирээд алга болов. Түүний төсөөлөл нь үж. Машина хөдөлгөөн дөнгөж байж байтал цагтаа хүрээд ирэв. Олон юм шалгааж байсан ч Жо. Би дээрэмдүүлчихсэн. Миний бичиг баримттай төрөвч алга гэж шалтгаглаад элдв зүйл ярьж итгэлийг нь олоод арай хийн салв. Гэхдээ түүний машины дугаарыг тэмдэглээд авсан л да. Жо нөгөө гэрт иртэл арын хаалга онгорхой. Дээрээс нь хүн байхгүй. Хэсэг эми сангийн ухаад эм ууж болдрон дээрээ зүү тавих гэтэл Candice гарч ирээд тэр хоёр хэсэг орон дээр хөвтөв. Гэтэл зүгээр газар очиод өгч мөн орой болчихсон. Яг энэ мөчөд Peach Beck хоёр орж ирж таарав. Жо тэднээс ногдон яриаг нь чагнасаар энийг хараач ямар гэж новшин болоод байна. За мэдгүй. Жо энэ үед би засах хэрэгтэй байгаад байсан учраас баригдахгүй тул хажуудаа байгаа шилэн саунд би засдаг. Тэгээд чимээ гаргаж Peach-ийг додтол. Новш гэж Жо өвч ухаантай юм а. Түүнийг ямар үйлдэл гаргах нү гэж шалгатал тэрэнд буу байгаа гэж төсөөлсөнгүй шүү. Peach Beck-тэй генетмик хүн олзуулдаг нь Rosh гээд нэг залуу үнэхээр гоё харагдаж байна охин минь гэд Beck-ийг идчих гээд бас л нэг эвгүй. Энэ үед Жовын толгой эвгүй болоод уу унтаад Candice-ийг хараад байдаг. Peach Beck-д Парис явах тухайга хэлтэл Beck-т энэ нь таалагддаг. Буцаж очиод тэр хэд нэг юм тулгаж угаад нэг л биш. Жо энэ үед түүний бууг авах гэхэд цүнхэнд байхгүй болчихсон байдаг. Дээд өрөөнд ортол цүнхэнд нь буу байдаггүй. Гэхдээ нэг нууц газар бол байдаг. Яг олоод байж байтал тэд түүний байгаа өрөөнд орж ирдэг. Жо орондоор нухчихдаг. Peach Beck-ийг үнсээд нэг л биш байсан ч гэсэн Beck түүнийг түлхэж чаддаг. Бас Beck Жо руу би Парис явмааргүй байна гэж бичдэг. Хөөхөн. Гэхдээ Жовын хувьд Peach Josh хоёрыг өглөө хүртэл хүлээдэг. Beck Peach хоёр өглөө ярилцахад Beck түүнийг үнсэнд нь дургуутсаж би явлаа гэд нилээ маргалддаг. Beck Жовын зүв байжээ. Тэр надад үүнийг хэлхийг оролцсон. Мэдээж энэ бүгдийн хард Жо л байж таарна. Жо бол новш. Жо хинч биш. Чи миний бүх зүйл. Би чиний төлөө өгч чадна. Тэр чадах уу? Надад завсарлага хэрэгтэй байна гэд яваад өгдөг. Хэсэг эргэлцсэн ч гэсэн тэр явлаа. Жо баяртай байна. Би чамд хайртай Beck. Миний утсыг өг. Би чамайг хуураагүй. Надад чиний утас байх. Энэ бол зүгээр л ажлын хүн. Чи худалч. Чи намайг хуурсан. Candice. Миний зүрхийг шархлуулсан. Би чамайг явуулсан. Энэ хангалттай биш гэж үү? Чиний ямар нэг юм болохгүй байна, Жо. Чамд тусламж хэрэгтэй байна. Жо. Чи яагаад миний гэрт байгаа? Бурхан минь. Чи миний стокер байжээ. Чи хэр удаа намайг дагсан юм? Чи миний лаптопыг авч чи над руу дайрсан юм байна, тэ? Би яагаад чам руу дайрна гэж Peach. Тэгвэл чи яагаад энд байгаа юм, Жо? Чи яагаад энд байгаа юм, Peach? Яагаад? Энэ Beck-с болж байна, тийм ээ? Чамаас илүү тэрнтэй би байгаа болохоор ингэж байгаа. Бэт, яагаад чамд Benji-гийн цаг байгаа? Чиний зүв.
Би чиний лаптопыг хулгайлсан. Тэрэн дотор Бекийн бүх зурагнууд байсан. Тэрийг Бек мэдвэл яах вэ? Удаа найзлсан найз нь тийм байсныг мэдвэл яах вэ? Бид мартаж чадна Пич. Би зүгээр л энэ бүгдийг болоогүй гэд бодчихъя. Тэгээд яах юм? Юу ч болоогүй юм шиг чамтай найзлаад явах уу, тий? Хэрэг эсвэл чи Парис руугаа яв. Шинэ амьдралыг бол өөр охин ол. Бектэй байгаад байх юм бол хизээч чамд дурлахгүй Пич. Бол амаа амиг. Бек чамайг тэгхийг ч үсэхгүй. Амаа тат. Гэт Жоо гарч яваад Пичийн суманд дөрчигдөг. Түүнийг өгсөн үгийг шалгах гээд Пич ойрттол. Би Пич Саленжер. Энэ ороод үлдэх зүйл минь зөвхөн нэр хүнд хөрөнгө биш гэдгийг ойлгож байна. Хэрвээ би генет энэ ертөнцөөс буцах юм бол миний амьдралын хамгийн үнэтэй, хамгийн хайртай хүн болох Гвиневер Бект би өөрийн бүх зүйлээ үлдээе. Миний байшин, эд хөрөнгө, мөнгө, дурсамж бүгд түүнийх байг. Бек, чи миний амьдралын хамгийн гоё хэсэг байсан. Намайг санах бүртээ ойлгох хэрэггүй. Зүгээр л амьдр. Чинийхээ төлөө. Пич Саленжер гэд түүний гэрээслэл үлдсэн байдаг. Жоо гэртээ ирээд Рон юм болгочихлоо гэд Пакогийн ээж Клаудад ирж түүнээр шархаа цэвэрлүүлдэг. Энэ оронд Бек Жоо руу Пич үгчгэж гэд бичдэг. Түүн дээр очиод би чамаа ганцаараа чимүүлдэй да. Чи үлдэж болох уу? Хүснэр чинь болъё Бек. За тэгээд part 3 маань нэг иймэрхүү Жоуи хүмүүс бүр бүхс чангараад байх. Харин дараагийн part дээр бүх зүйл улмал хэцүүдэх байх шүү. Хэрвээ part 4-ыг үзэхийг хүсэж байвал лайк дарж subscribe хийгээрэй. Баярлалаа. Тэгээд ёо бүрчлэлцэн. Фу